Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Урилга ярилцлага цуврал нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн нэвтрүүлгийн урилгыг Улсын их хурлын гишүүн Ан Зоргийн Тэмүүлэн хүлээж авч ирлээ. Танд их баярлалаа. Юуны юм удахгүй болох гэж байгаа цагаан сарын сар шинийн баярын мэндийг төвшүүлье. Манайхаар урилга ярилцлагаар олон гишүүн орж байгаа, ирж байгаа. Юун нүүн бас бүрэн дүүрэн танилцах хэрэгтэй гэж бодож байгаа юм. Энэ жилийн Улсын их хурлын танхимд 45-6 шинэ гишүүн байгаа. Тэдний нэг нь та юм. За мэдээж энэ хэрэг сонгуулийн сурталчилгааныхаа үед Дархан аймгийн 1-р тойрогт бол өөрийнхөө тухай өргөн дэлгэр мэдээлэл өгсөн байж таарна. Бусад газарт бол Эрдэнэтийн Ган Зоргийн хөрх хурал төвшиж гэнэ гэж ярьж байсан. Тэгэхээр хэний хүү хэн байх нь гол нь биш. Ямар мэрэгжилтэй, ямар боловсралтай хүн бэ гэдгийг улсуудыг сонирхдаг юм. Та ер нь хаана ямар сургууль төгссөн, ямар мэрэгжил эзэмсэн? За юуны юм бас одоо Малчин телевизийнхаа сэнхэр дэлгэцээр бас Монгол түмэнтэйгээ, Малчин түмэнтэйгээ бас уулзж байгаа, золгож байгаад бас баяртай байна. Тэгээ сар шинийн өмнөхөн бас одоо энэ хүн нэвтрүүлэгт оролцож байгаа энэ дашрамд одоо бас нийт одоо Монгол түмэндээ Малчтай бас одоо ирж байгаа сар шинийн мэндийг хүргэж ажил үс бүхнээс хүргэж өгдөн дэшээ баха ирээлэг бас төвшүүл мэдлээ. За ингээд миний би бас одоо та бас зүйл ер нь улсын их хурлд маань одоо шинээр бол нийт нэг 45 орчим шинэгшүүд сонгогдсон байгаа гэдэг. Тэгээ эдгээрийн бол дийлэнх нь угаасаа хөдөө оронтгой сонгогдсон гишүүд байгаа. Тэгээ миний бие бол бас эдгээр одоо хөдөө оронтгой сонгогдсон 48 гишүүний нэг нь байгаа. Тийм тэгээд ямар ч одоо бас ажил мэргэжлээ бас таны асуусны дагуу бас тайлбарлаж хэлэхэд бол одоо миний бие олон улсын харилцааны мэргэжилтэй. Тэр дундаа олон улсын харилцаа, тэр дундаа бол гэрээ хэлцэл одоо маргаан талсан шийдвэрлэх гэдэг чиглэлээр одоо бас одоо бакалавр болон одоо магистрийн зэрэг хамгаалсан. Маш чухал. Тэгээд энэ мэргэжлээрээ бас 10 гаруй жил одоо бас төрдөө бас ажиллаж байгаад. Тэгээд голцууд одоо дийлэнх нь бол одоо ууд уурхайн салбарт ажиллаж байгаад. Тэгээд ингээд бол их хурл төвшөөд ингээд сая бас гарч ирсэн байгаа. Тэгээд ямар ч бай одоо суул уурхайн салбар болоод мөн цаашлаад одоо бас Малчин түмнийгээ мал аж ахуйгаа одоо бас төлөөлөөд өөрийнхөө дуу хоолой хүрэх чиглэлээр ингээд ажиллаад ингээд явж байна да. Саяын парламент бүрдсэнээс хойш хүмүүс их сайхнаар хүлээж авсан нэг зүйл бол энэ нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэмжийн асуудлыг за малчдын тэтгэврийн насыг 5 жилээр найшлуулсан. За тэр нийгмийн даатгалын нөхөн олгор олгох асуудал дээр их юутай байсан. Ийм хууль оруулах гэж байгаа гэж ярингуут л хизээ гарч ирэхийн тэр чинь л гэдэл хүлээгээд байсан. Тэр сая батлагчлаа. Энэ хуулийн талаар ер нь өөрийн чинь байр суурь ямар байсан бэ? Тэгэхээр бас өнгөрсөн ер нь шинэ улсын их хурл бүрдснээс хойш одоо хамгийн анхныхаа чуулганыг бол бас өндөрлөө. Тэгэхээр энэ одоо өнгөрсөн 6 сар гаруй хугацаанд одоо улсын их хурлын намрын чуулганаар бол бас бид хүмүүс хэд хэдэн томоохон бол бас хууль тогтоомжууд баталсан байгаа. Тэр дундаа одоо Малчин түмэндээ хандаж хөдөө аж ахуйдаа чиглэсэн бодлого чиглэлийг бол бас гаргасан байгаа. Тэгээ үүний нэг нь бол таны бас хэлсэнчлэн одоо хэд хэдэн том бодлогын асуудал гарч ирсний нэг нь бол за Малчтынхаа одоо тэтгэврт гарах насыг бол 5 жилээр найшлуулах асуудал байгаа. Ингэснээр бол энэ одоо хууль батлагдсанаар эргээд бол Малчид маань одоо эмэгтэйчүүд нь 50, эрэгтэйчүүд нь 55 наснаас харахад боломжийг өгдөж байгаа. За дээрээс нь одоо Малчид маань тэтгэврийн одоо даатгалынхаа шинтгэлийг хугацаанд нь төлж амжаагүй болвол энийг нь бол эргэн төлөх одоо нөхцөл бололцоог бас энэ одоо хуулийн хүрээнд бол болгож байгаа асуудал байгаа. Тэгэхээр бол өмнө нь одоо юу гэдэг 1995 оноос хойш 2016 оны хооронд тэтгэврийн даатгалын шинтгэлийг төлж амжаагүй гэдэг юм уу төлж байгаагүй малчид болоод одоо хоорой бизнес эрхлэгчид байх юм бол энийг бол бид нар нэг удаа нөхөн төлөвлөх боломжийг болгож байгаа маа. За ерөнхийдөө бол энийг одоо зөвхөн тухайн жишээ болгоод аваад үзэхэд одоо юу гэдэг 2000-аас 2010 оны хооронд гэдэг юм уу те 1 жил 10 жилийн хугацаанд гээд аваад үзэхэд бол нэг нийтдээ 900 мянган төгрөгийг бол төлөх хэмжээний тийм бол боломжийг бүрдүүлж байгаа. Нийт одоо тухайн нэг хөдөлмөр өснийхэн доод хэмжээний 10% нь тооцоод ингээд аваад үзэхэд бол нийт 900 мянга орчим төгрөгөөр бол ингээд бол 10 жилийнхаа бол тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөх боломжтой болж байна.
За бүхэл бүтэн одоо юу гэдгийг 16 жилээр ч гэх юм уу ингээд тооцоод аваад үзэх юм бол энэ маань нийтдээ бол нэг 1.7 сая төгрөг орчим болохоор тийм тооцоо гаргасан байлээ. Ингээд бол яг бол тухайн одоо даатгуулагч маань бол ингээд тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөөд бүрэн ингээд бол хамрагдах бүрэн боломжтой болох нэ гэсэн юм асуудал байгаа. За дээрээс нь 3 дахь одоо асуудал маань бол сая сүүлд бас гарсан энэ асуудал бид нар бас малчтынхаа одоо хөдөлмөрсөн жилийг ахиулан тооцдог болдог гэдэг энэ асуудыг бол бас одоо энэ оноос эхлээд хэрэгжиж эхлэхэр болж байгаа. За мөн дээрээс нь одоо хөдөө оронтохоор сонгуулаач тэр ерөн зүгээр бас хөдөө оронтохоор одоо бас ингээд эдийн засгийн хүнд байхад ингээд явж байхад манай малчтын манаас ярьж идэх асуудал байгаа. За одоо хүн болгонд ерөөсөө зээлтэй болчлоо. Малчтын зээл байна, тэтгэврийн зээл байна, цалингийн зээл байна гэдэг асуудал. Тэгэхээр бол бид нар энэ зээлийн хүүгийн асуудлыг бол тодорхой үе шатгаар бууруулах асуудлыг бас оруулж ирсэн байгаа. Энэ маань бол 18% байсныг 15% болгох асуудал байгаа. Тэтгэврийн зээлийг. За бид нар өшөө дахиж одоо бас судалж байгаа асуудал маань бол ерөн зүгээр одоо малчт маань, ахмадууд маань ерөн зөвхөн ингээд байнга одоо зээл хамрагдах гэхээсээ илүүтэй энэ бол урьдчилаад хүүтэй зээл авахаас өөр одоо өөр боломж олцоо юу байна гэдэг асуудал байна. Тэгэхээр бид нар бол судалсан бас нэг гаргалгаа шийдэл маань бол ер нь малчт маань тэтгэврээ бол урьдчилж авах 3-4 сараар авахын боломжийг бүрдүүлж өгөө. Ямар нэг байдлаар хүү тооцохгүйгээр энийг өөрсдийнхээ тэтгэврийг урьдчилж авах боломжийг бүрдүүлж өгөө. Эдийн засгийн хүнд байна, ард түмний амьдрал хүнд байгаа даа, малчтын маань бас амьдрал ах хүнд байгаа даа. Энэ цагт нь бол бид нар ингэж юм бодлого дэмжээ гэсэн бодлого шийдлийг бол бас хийгээд судлаад ингэ явж байгаа. Тэгээ энийг бол бид нар ирэх одоо хаврын шуулганаар 4 сараас ороод тооцоо судалгаан дээр үнэлж байгаад ингээд бас батлуулаад явъя гэсэн ерөнхий бас бодлого төлөвлөгөөтэй байгаа. За дээрээс нь энэ зөвхөн малчттай холбоотойгоос гадна бас бид нар ер нь ахмадуудаа зориулсан, за ээж нартаа зориулсан бас хэд хэдэн бодлогын асуудлууд бол оруулж ирсэн байгаа. За одоо ер нь одоо манай сонгогч түмэн маань, малчин түмэн маань ч гэсэн бас суудлага байх. Нөгөө нэг сонгуулаар амлаж ирсэн зүйлүүд маань юу болж байна гэдэг тийм. Өнөөдөр эдийн засаг үнэхээр хүнд байгаа даа. Улс орны маань нөхцөл байдал одоо ерөөхдөө бас үр зээлэн дарагдаад ингээд нэг энэ 17 онд 18-д бол бид нар бас бүгдөө нэг бүсээ чаглаад явах юм зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар хичнээн одоо юу гэдгийг эдийн засгийн хүнд байгаа ч гэсэн энэ хугацаанд бол нийгмийнхаа халамжийн бодлогуудыг бол бас тухайн яг нэг зорилттой бүлгүүдээр бол төлөвлөрүүлээд чиглүүлээд явна гэж харж байгаа. За хамгийн түрүүний асуудал саяын тэтгэврийн одоо насыг найшлуулах асуудлыг бид нар шийдсэн байгаа. Малчтынхаа. Тэгээд дээрээс нь бол бас одоо дээрээс нь тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг ингээд шийдэх боломж руугаа явж байна. За ээж нартай холбогдуулаад ээж нэрийнхээ одоо үр хүүхдүүдэд асран бойжуулж исэн үр хүүхдэд харж исэн дэр хугацааг нь ажилсан тооцох асуудал маань ингээд шийдэгдэж явж байгаа. За дээрээс нь ахмадуудаа зориулаад насны ишиг гэдэг зүйлийг одоо бид хүмүүс сонгуулаар ярьж байсан. Энэ маань бол хичнээн одоо юу гэдэг тухайн үед амлаж ирсэн нь бол бас хувь хэмжээ жоохон багассан ч гэсэн бид нар энэ амлалтаа бол биелүүлээд явж байна. 18-9 оноос эдийн засгийн нөхцөл бололцоог харж байгаа. За төсөв мөнгө нь одоо боломж олцоотой болоод ирэх үед бол энийг үе шатгаар нэмэгдүүлээд явъя гэсэн ийм цөөн хүн цадхаараа гэдэг нэг үг байдаг. Тэгэлгүй яах вэ тий. Тэгээ ямар ч бай ингээд бол бас ингээд зорилттой бүлгүүд дээр бодлогуудаа гаргаад явж байна. За дээрэс нь цалин мөнгө одоо тэтгэвртэй холбоотой асуудлаас гадна бол цалин мөнгөний асуудал байгаа. За цалин маань хизээ нэмэгдэх вэ гэдэг асуудал байгаа. Энийг бол одоо бид нар бол 19 он хүртэл бол бас хүлээгээс харахгүй болчиход байгаа. Үнэхээр бол бид нар нэг 17 18 буюу энэ 2 жилийн хугацаанд улс оронд тулгамдаад байгаа, төсөв хүндрээд байгаа үр зээлийн асуудлыг барагдуулсныхаа дараагаас за 19 оноос хойш бид нар бол үе шатгаар ингээд нэмэгдүүлээд явъя гэсэн бодлого чиглэлийн ус гаргаад явж байгаа. Мал аж ахуй руу орохлоор одоо өнөөдөр эрүүл хүнс эко бүтээгдэхүүн гэж их ярьдаг болсон цаг. Өнөөдөр манай улс чинь засгийн газар төрүүчийн ч гэсэн тэрний төрүүчийн ч гэсэн одоо мал мах экспортлох асуудлыг их ярьж яг багцгаар гаргаж байсан л да. Эцсэст Орос ч баг ятан ч Монголоос өвчтэй мал мах авдаг. Тийм ээ. Тэгэхээр энэний цаатал дээр бидэнд малыг эрүүлжүүлэх тогтолцоо энэ л нэн чухал байна. Одоо өнгөрсөн 20 жил гаруй хугацаанд бол ерөнхийдөө бас манай Монгол малтай маань холбоотой, малын эрүүл мэндтэй холбоотой гэдэг юм уу те мал эрүүлжүүлэхтэй холбоотой асуудлууд маань тодорхой хэмжээнд орхигдож иржээ гэдэг асуудал бол байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо ямар ч бид нар бас энэ улсын их хурлын засгийн газараас бас өргөн барьсан 2 хуулийн төсөл байгаа. Энэ бол нэг нь бол сая таны ярьдаг нөгөө одоо мал эмнэлгийн босоо удирдахтай холбоотой болох асуудал нь тусгагдсан. Сая нөгөө малын эрүүл мэндийн тухай хууль гэж орж иж байгаа. За дээрээс нь малын генетик нөөцийн тухай хууль гэдэг энэ 2 үндсэн хууль маань бол орж иж байгаа юм байна. Хуучин бол хоёулаа цугтай байдаг байсан. Тий.
малын эрүүлэнд болоод малын удмын сангийн тухай хууль гэдэг хоёулаа цогтаа нэгтэй байсан. Тэгээ энэ хоёр хуулийг бол ямарч бай одоо энэ удаа бол хоёулыг салгаж орж ирээд хоёр тусдаа бодлого болгож оруулж ирээд ингээд явж байгаа асуудал байна. За энэ хүрээндээ яригдж байгаа гол асуудал маань бол нэг асуудал нь бол ерөнхийдөө малыг эрүүлжүүлэхтэй холбоотой асуудлыг бол бид нар бас нэлээ том бодлогын төвчөнд гаргаж ирж авч үзье. Энийг төр засгаас нэлээ анхаарч авч үзэхгүй бол болохгүй болж байгаа гэдэг асуудал байна. Үржил селекцийн бодлогыг ч гэсэн авч үзэх ёстой юм байна лээ. Саяхан би Монгол улсын гавьяа атмалчин Тод Манлав яач Намдаржагийн онтой ярилцж байсан чинь хоньыг гэхэд ерөөсөн саглаас нь доош насанд төлөвлөж болохгүй гэж үзэж байна шүү дээ. Том болгож төлөвлөвөл товир төл гарна гэж. Танай товирхт бол Монгол улсын хамгийн улмалтай олон хоньтой сумчин байгаа үү дээ. Өндөр улаанчин л үү? Эрдэнэманчин л үү? Тий, хамгийн олон үхэртэй сум. Үхэртэй манай Эрдэнэманд болохоор хамгийн олон хоньтой. хоньтой. Тий. Их тамирчин хамгийн олон сарлагтай. Тий. Тийм ээ. Тэгэхээр ингээд үхрээр нь хониор нь адуугаар нь ялгаад эхлэхэд л зөвхөн тэдэнд зориулсан зохицуулсан тийм асуудлуудыг ярмаар байгаа юм. Би танай их тамирыг их сонирхдаг шүү дээ. Тэр сарлагын хөврийг сайн ашигладаг. Тийм ээ. За тэгээд мал эмнэлгийг үндсэнд нь ингээд улсын болгочих гэсэн талд нь бол та зогсдог юм байна гэж ойлгоод тийм үү? Тэгээ одоо энэ асуудал маань ерөн зүгээр яагаад ерөн зүгээр нэгдсэн бодлого зохицуулалтаар төрөөс одоо босоо удирдлагын хэмжээнийг зохицуулах шаардлагатай болж байгаа юм гэж. Нэгдүгээр бол одоо юу гэдгийг малын эрүүлэндийг хамгаалах гэдэг асуудал маань бол цэвэр нөгөө нэг одоо юу гэдгийг малынх нь ашиг шимтэй холбоотой асуудал болж байгаа юм. За дээрээс нь энэ бол хүний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байна. Монгол хүний одоо эрүүл ахуйтай холбоотой асуудал болж байна. Тухайн тэр нөгөө нэг хүний идж байгаа хоол бүтээгдэхүүн бүхэн эрүүл ахуйтай асуудал болж байна. Тэгэхээр өнөөдөр ингээд мал сүргэн хувийн өмч. Мал эмнэлэг нь улсын болчдөг. Одоо цөмөрийн хувийн болчлоор бас нэг замбараа байхгүй болчлаа тийм. Ингээд за улс төр хариуцлагын хариуцъя босоо бүтцээр нь байгуулъя. Зохион байгуулад өгье. Малчин тэгэхээр юуг нь хариуцах вэ гэдэг асуудлыг би бас авч үзэх ёстой гэж бодоод байгаа шүү. Тэгэхээр яг өнөөдөр тэр малын эрүүлэндийн тухай хууль одоо эрүүлэндийн тухай хуулийн төсөл маань дуусах хүртэл дөнгөж орж ирээд хилцэгдэх хэсэг нь бол дэмжигдээд ингэ явцсан байгаа. За хаврын шуулганаар бол тэгсэн байгаа. Хилцэн баараг болсон. За энэ дээр дээрэс нь яг тус тусны улсын их хурл дээрээс бол ажлын хэсэг гарцсан байгаа. Малын эрүүлэндийн тухай хуулийн дээр ажлын хэсэг байгуулаа. За дээрэс нь малын генетик нөөцийн тухай хуулиудаас ажлаас гарцсан байгаа. За ингээд 4 сараас бол хаврын чуулга эхлэхэд бол энэ хоёр хуулийн манад хилцүүлгүүд бол ингээд хилцэгдээд эхэлнэ. За энэ хуулийн дээр орсон гол хамгийн том асуудлууд маань бол энэ хариуцлагын тогтолцоо гэдэг. За энэ бол нэгдүгээр тэр босоо тогтолцооныхоо хүрээнд үүрэг хариуцлагыг бол өөрөөсдийнхөө одоо мал эмнэлгийн дасгуудаар тавигдах хариуцлагууд байгаа даа. За дээрээс нь одоо тухайн тэр нөгөө малчин дээр тавигдах хариуцлага маань бол бас орж иж байгаа асуудал байгаа. За энэ дээр бид нар бол хамгийн түрүүн ярих асуудал маань бол ерөн зүгээр малчин дээр нь тавьж байгаа яг өөрөө чи ярьж байгаа малчин дээр тавьдаг хариуцлага маань яаж ирэх юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр бид нар ерөн зүгээр ахмадууд маань бас ярьдаг малчин гэдэг бол мянган мэргэжлийн зайн гэж бас бид нар ярьдаг. Үнэхээр яг энэ мэргэжлийн дагуу одоо малчид маань малчтайгаа чадахчуулах тухайн тэр нөгөө нэг заавар зөвлөм зөвлөгөөг нь байнга тухайн бүрд нөгж явах тухайн тэр малчинг бол одоо бас ингээд мэдлэг босролтой болох гэдэг юм уу. Энэ асуудал маань бол энэ хуулинд бас нэлээд орж иж байгаа. За дээрээс нь ерөн зүгээр одоо юу гэдгийг бас энэ малчин гэдэг бол бид нар одоо мал аж ахуй гэдэг салбарыг ерөн зүгээр цэвэр бизнес гэдэг талаас нь бас харах өнцөг маань нэлээд дутагдаад байна. Малчтаа бас энэ ойлголтыг төлхөө өгөх энэ илүү одоо бас сэтгэлгээний өөрчлөлтийг хийх бол зайлшгүй шаардлагатай болж байна. Тий. Тэгэхээр малчин бол тухайн тэр одоо өөрийнхөө эрхэлж байгаа салбар буюу тухайн тэр өөрийнхөө эрхэлж байгаа бизнесийг үр ашигтай болгохын төлөө өөрийнхөө байнга боловсруулдаг болох энэ зайлшгүй шаардлага бол бий болчиход байгаа. За тэгээ би ч гэсэн өөрөө бас энэ дээр бас бодож явдаг юм нь ер нь яагаад ерөн зүгээр малчин гэдэг мэргэжлээр бид бүхэн хөдөө аж ахуйг сууж болохгүй. Тухайн дээр малчтыг бид бүхэн чадахчуулах тэр сургалт хөтөлбөрийг яагаад байнга хийж болохгүй гэдэг асуудал байгаа юм л. Тэгэхээр бид нар хийх байгаа асуудал маань бол тухайн аймаг дээр байгаа суман дээр байгаа мал эмнэлгийн дасгууд маань бол энийг малчтаан чадахчуулах, малчтаан тэр сургаж одоо таниулах ажлыг бол байнга хийжээ гэдэг асуудал байна. Ер нь яг цэвэр бизнес талаасаа би түрүүн бас ярьсан. Одоо гадаадад байгаа тэр одоо гадны мал аж ахуй эрхэлж байгаа гэдэг нь энэ фермерүүд гэдэг маань хамгийн босралтай, хамгийн мэдлэгтэй энэ хүмүүс маань бол одоо энэ бизнес эрхэлдэг байна. Хамгийн ашиг шим одог салбар маань бол мал аж ахуй салбар маань байдаг байна.
Тэгэхээр бол энэ тал руу нь бид нар малчтайгаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болчиход байна. Тухайн малч маань өөрийнхөө үржиж селекцийн ажлыг хийхдээ шинжлэх ухаанаар тэрэн дээр ханддаг болох шаардлагатай байх нь байна. Тэрийг өөрөө яаж хийхээ мэддэг байх шаардлагатай болох нь байна. За дээрээс нь малаа эрүүжүүлэх ажлаа тухайн дээр цаг график юмнуудаа өөрөө бас мэддэг байх хэрэгтэй. Энийх нь ач холбогдол юу вэ? Тэрийнхээ ашиг шим нь юу байх вэ гэдгээ те. Энийг өөрөө ойлгодог байх ийм хэмжээнд бол очих бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ талаар бол бид бүхэн бас ингээд ямар ч байна хуулийн дээр бол тодорхой зохицуулт юмнууд бол бас орж ирж байгаа эхнээсээ. За бид хоёрын нэвтрүүлгийн хугацаа дууссан байна. Тэгтээ сунгаад бас нэг асуудал руу дөнгөж өнгөгээд орхив. Тэр хамгийн олон хоньтой, хамгийн олон өхөртэйгээд сумдын нэр цоглоо бит хоёр. Ер нь Монгол нутаг одоо газрын хэмжээт хэлэхгүй. Орос гэд хоёр бидэнд бэлчээр өгөхгүй. Ирэх юм уурхай бол бэлчээрийн газрыг улам хомсдуулна. Дээрээс нь зам талбай, хот барилга. Ингээд ер нь малын бэлчээрийн талбайд бол занл хилж байгаа зүйл асар олон. Дээрээс нь байгалийн одоо хувирсал өөрчлөлт. Энэ гангийн давтагдал, цөлжилтийн асуудал. Одоо юуны хүлэмжийн хийний асуудал гэдэг. Ингээд байхлаар малын бэлчээр гэдэг юм хамгийн эмзэг болчлоо. Энэ жилийн судалгаагаар бол нэг 90 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр гэмтэлтэй. За 70% нь бол доройтолд орсон гэсэн тоог үндэслэж яриад байгаа эднэр. Тэгэхээр бэлчээрийн тухай хууль гэж юм бидэнд хэрэгтэй юм шиг санагдаад байна гэж. Энэ дээр бас манай хүмүүс өдөө аж ахуйн яамнаас манаас тодорхой судалгаа хийгээд за энэ дээр одоо эрх хаврын чуулганаас бас одоо энэ яг энэ бэлчээрийн тухай хуулийн төслийг бол өргөн барина гэдэг ингэ явж байгаа. За энэ дээр бол тухайн яг за 1 квадрат километр талбай гэдэг юм уу та байх ёстой малын хэмжээг зааж өгье. За тэрэн дээр юу гэдэг нь тухайн тэр малчин одоо юу гэдэг нь тэр бүс нутагт байх ёстой хэмжээнээс хэтэрсэн мал байвал тэрэн дээр нь тооцогдох хариуцлагыг бий болгох гэдэг асуудал яригдж байгаа. За жишээ нь одоо юу гэдэг нь 100 малтай байх газар хүн 200 малтай байсан бол төрөөс тэр илүү гарсан малыг нь аваачч бол борлуулад тухайн мөнгийг нь бол буцаагаад малчтанд нь бол өгөх ийм тогтолцоо хүртэл бас ярьж байгаа. Одоо өнөөдөр энэ мал аж ахуйн салбарыг босгож ирэхгүй бол өнөөдөр бол бид хөх маань одоо бас ерөн зүгээр уналтынхаа нойлцох төр очсон байна гэж ерөнхийдөө авч үзэж байгаа. А өнөөдөр бидэрт энэ салбарыг тулгуурлаад Монгол улс маань хөгжих, хөдөө аж ахуйн салбар маань босох бол асар их боломж олцоогоод байна. Би өнгөрсөн намар одоо бас Бээжинд болсон дэлхийн мах экспортлогч, импортлогчдын олон улсын хурлд бас үзсэн экспонд очиж оролцсон юм. Тэнд гэхэд зөвхөн одоо манай уртлын зах зээл хятад улс маань чинь 90 сая үхрийг энэ жил хэрэглэх юм байна 17 онд. За 18 онд магадгүй жилээс жилд нэмэгдэж байна. 2 жилийн өмнө 60 сая үхэр хэрэглэж ирсэн бол энэ жил 90 сая. За 18 19 онд магадгүй 100 сая болж магадгүй. Тэгээ Монгол улс бол тэр 100 сая үхрээс ядаж 1 саяыг нийлүүлэх хэмжээнд бүгд очицгоё. Яг өнөөдөр одоо юу гэдэг нь тэр хятад руу мах экспортлоод гаргалаа гэхэд 1 саяыг нийлүүлээ гэвэл ерөнхийдөө бол жил 2 жилийн дараагаас байхгүй болох үндсэн одоо тийм нөхцөл байдалд очиж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө нэг хээлтүүлэгч мал, хээлтэгч малын маань одоо бүтсэн алдагдсан байгаа даа. Дээрээс нь одоо хамгийн эмзэглүүлж байгаа асуудал бол миний хувьд одоо бас энэ бод малын тоо бол алдагдсан байгаа асуудал. Хуучин бол одоо юу гэдэг манай социализмын үеч тэр 90 онд тэр нийт бид хүн чинь 20 хэдэн сая малтай байлаа гэхэд тэрний ядаж нэг 20-30% дандаа бод мал байдаг байсан. Энэ маань бол бод малаас гарах тухайн тэр ашиг шин маань юу вэ те? Одоо тухайн тэр богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд орох нөхцөл болцоог бүрдүүлдэг. Тэгтэл өнөөдөр энэ маань уналтанд ороод малчит маань одоо чанараасаа илүү тоонд явсан учраас 60 сая малтай гэдэг гэтэл тэрний маань бол дөнгөж ерөөсө 10% бодмол болсон байгаа даа. Тэгтэл бидний нөгөө хамгийн их ашиг шим хардаг одоо дэлхийн зах зээл дээр аваад үзэнгүүт хамгийн ерөөсөө эрэлттэй байдаг махан бүтээгдэхүүн бол үхрийн махал байдаг. Тэгэхээр бид нар энэ тал руугаа одоо юу гэдэг мал аж ахуйгаа өөрсдийнхөө малын сүргийг чиглүүлж хөгжүүлэхгүй бол болохгүй болсон байна. Шинжлэх ухаанчаар асуудал хандахгүй бол болохгүй болсон байна гэдэг ийм бол асуудал маань бол байгаа даа. Тэгэхээр дээрээс нь ер нь одоо бас яагаад бид нар энэ мал аж ахуйн салбарыг дэмжих ёстой юм бэ? Яагаад бид нар энэ ашиг шим рүү хандах ёстой юм бэ? Яагаад Монгол улс 20 сая малтай мөртлөө 60 сая малтай юм шиг байж болохгүй юм бэ гэдэг асуудал байгаа. Өнөөдөр нийт малчтын маань
одоо нийт 80%-аас доошхыг нь аваад үзэнгүүт бүгдөө 500-аас доош малтай байгаа. Ядуу шууд нэг. Тэгэхээр бид нар ийм бол 500-аас доош цөөн тоон малтай энэ хүмүүстээр маань бол бид нар ашиг шимийг нь илүү ярих, нөгөө хүмүүс маань бол 500 малынхаа 300 малыг нь ядаж 2 жил өсгөн бойжуулаад эргээд эдийн засгийн эргэлтэнд орулдаг. Төлөг болгоод эдийн засгийн эргэлтэнд орулдаг. Ийм нөхцөл бол шаардлага байгаа юм аа. Тэгэхээр энэ үднээс бол бид нар энэ мал аж ахуй дээр эрүүлжүүлэх бодлогын зөв барьцгаая, шинжлэх ухаанчаар асуудалтай хандцгаая. Энэ мал аж ахуйн бодлогыг бол зөвөр гаргаж ирээд цаашдаа 20 30 жилийнхэн одоо эдийн засгийн тулгуур чиглэлийг болгоод ингээд явъя л гэдэг ийм үднээс бол хандаад явж байгаа. Улсын хурлын гишүүд тойрогтон юм хийн гэдэг нэг асуудал байна. Тий. Та нэгдүгээр тойрогт нэр дэвшээ явж байхдаа юу хийж өгнө, юу бүтээж өгнө гэсэн амлалт өгч байсан бэ? Одоо өнгөрсөн 100 болвол бас тойрогтой дэвшээд явж байхдаа би одоо миний ярьж ирсэн гол асуудал маань бол нутаг орноо бол бас 3 хөгжлийн замаар л хөгжүүлье. Нэгдүгээрт бол үнгүүдлээс хамгаалагдсан мал аж ахуйг бий болгох юм. Тийм. Энэ маань бол хамгийн түрүүний сая миний бас түрүүнд яриадас мал эрүүлжүүлэх хүчин селекцийн ажил маань гэж орж иж байгаа. За хоёрдугаарт үнгүүдлээс хамгаалагдсан мал аж ахуйг бий болгох үндсэн гол суурь бааз маань бол ерөөсөө мал аж ахуй дээр суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал байгаа. Тэгэхээр энэ маань бол тухайн нөгөө сүүгээ, аль ширээ, махан үнэтэй болох асуудал байгаа. Тэгэхээр би бол энэ чиглэлээр нутаг орондоо бол та бүхэнтэй бол зорж ажиллана. Би ямар ч чадвал сум болгон дээрээ аль шир нэхийний үйлдвэрийг бий болгоё. За тухайн тэр нөгөө нэг сүүгээ босруулах те тухайн тэр жижиг дунд үйлдвэрлэлийг ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрүүдийг бол бий болгоё. Тухайн тэр сумынхаа онцлогт нь тухайн тэр тойрог нутгийнхаа онцлогт нийцүүлсэн жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгоцгоо. Эннийхэн дагуу малчтынхаа гол тэр амжиргааны их үүсвэр болсон энэ түүхийг үнэтэй болгоё гэдэг чиглэлээр бол ирж явжсэн. Тэгээ энэ чиглэлээр бас ажиллаа бас төлөвлөлөөд ингэ явж байгаа. За өнөөдөр одоо би бас өөрөө яг өөрийнхөө бас сонирхсан одоо салбарынхаа хүрээнд хөдөө аж ахуйн одоо байнгын хороонд бас орж ажиллаж байгаа. За дээрээс нь саяын тэр малын эрүүлэнд болоод малын генетик нөөцийн ажлын хэсгүүд бас гишүүнээр нь ороод ажиллаад ингээд тухайн тэр манай тойргийнхны маань тухайн малчин төмний маань хүсэж исэн бодлого чиглэлийг бол эндээ хийгээд ингээд явж байгаа. За дээрээс нь ерөн зүгээр бид нар одоо бас бидэрт асар их боломж олцоонууд байна. Би сая одоо бас манай арангайхан тойргийнхаа сумдуудын одоо цагаан эдэний үдсэн худалдааг бол бас Улаанбаатар хотод ингээд нэгдсэн байдлаар нэгдсэн үдсэн худалдааг бол хийж байгаа. За энэ дээр одоо гол үндсэн зарчим маань бол нэгдүгээрт малчт маань одоо өөрс жилийн турш зунжингаа, намаржингаа одоо нөөцөлсөн тэр цагаан эдэгээ одоо багаасаа өөрсдөө авчираад Улаанбаатарын хэрэглэгчдэд бүрдүүлэх нөхцөл болцоог нэгдүгээрт бүрдүүлж өгье. За хоёрдугаарт бол тэр дундуур нь ямар нэг чейнж гэдэг юм уу тухайн тэр дамын 8-ны нөхдүүд орж ирээд хямд үнээр авах тэр нөхцөл болцоог нь хаа гэсэн үднэс. Бид нар 20 гаруй хоногийн хугацаанд бол Улаанбаатар хотод нэгдсэн үдсэн худалдааг хийсэн. Арангаан цагаан эдийн үдсэн худалдаа гэдэг. За энэ дээрээс үндэслээд манай сумдын маань одоо сум сумын онцлогийг аваад үзэнгүүт зарим цагаан эдгээ сайн байдаг. За манай өндөр улаан, их тамир, чулуут гэнгүүт цагаан эдэгээр алдартай. За бусад одоо сумдууд маань энэ сумдуудаасаа суралцах боломж болцоог бол бид нар нээж өгч байгаа. Тэгээ би өнөөдөр бас тэр үдс суултан дээр сарсан нэг зүйл маань бол одоо манай чулуут сумын маань малчид маань цагаан эдээ үйлдвэрлэгчд маань шар сүүгээ ашиглаж шар сүүний жихэр хийсэн байна. За одоо дараа жилээс ашиглаад тэд нар маань шар сүүний ундаа хий гэж ярьж байна. Энэ бол бусад сумдуудаа түгээж байгаа нөгөө нэг ноу хав буюу сайн туршлага гэдэг асуудал маань болж ирж байгаа юм. Тэгээ бид нар ингэж явах юм бол энэ бол арангаан брэнд болон тухайн тэр сумынхын брэнд болох ийм асуудлууд байна. Тухайн тэрэн дээр нь бид нар дэмжиж зээл тусламжийг нь олгоод тухайн тэр жижиг дунд үйлдвэрийг бий болгох нөхцөлийг бий болгоод өгье. За нэхийн дээр хамгийн их бид нар ярьдаг асуудал байгаа юм л да. Одоо өнөөдөр нэхийн маань хамгийн үнэгүй зүйл болсон байгаа даа. Хаа очиж одоо юу гэдгийг сонгуулийн үеэр 500-аас нэхээ маань өндөр нэг 2-3-ны хүрсэн байгаа. Өшөөд бид нар өхөн энийг буцаагаад 10,000 болох боломж олцоонууд байгаа даа. Тухайн тэр суман дээр бид нар нэхий босруулах үйлдвэрийг тухайн тэр малчин төм маань өөрөөсөө босруулах тэр боломжийг тоног төхөөрөмжөнд нийлүүлээд өгөх юм бол өөрөөсөө ядаж нөгөө нэхийг 7 хоногт 20-30-аар нэлдээд үр хүүхдийнхээ дор тавьж болж байна те. Олбог дэвсэг болгоод хэрэгж болж байна. Эсвэл одоо мочиглын бүрээс юм уу нөгөө нэг гарынхаа модрог болгоод ингээд ашиглаж болж байна. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийг хагас бид хүн одоо сум оромтгтаа тухайн тэр түүхийг хагас босруулах энэ үйлдвэрлэлийг дэмжиж. Дараадаа бол тэр хагас босруулсан бүтээгдэхүүнээс дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нь боломж олцсон бол бий болно л гэж бид хүмүүс харж байгаа. За баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн цаг ингээд дууссан учраас цаашаа бол бид хоёрт ярмаар зүйл их байгаа. Магадгүй дахиад малчин телевизэд хандаж өргөн сэдвээр ярилцах боломж бид хоёрт олдох байх. Ингээд та
сар шиндийн сайхан шинэлээрээ эрхэм үзэгчтэй урилгын ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар үүгээр өндөрлж байна. Манай нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Ган зоргийн Тэмүүлэн оролцлоо. Бид хоёр нэлээд чин сэтгэлийн сайхан ярилцлага өрнүүлээ гэж бодож байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.